бацгааны үзэгчтэй ингээд загслалт яваад ирлээ нэвтрүүлгийн маань ээлж дугаар одоо та бүхэндээ үрж байна хэсэг хугацаанд одоо нэвтрүүлэх маань ер нь зогссон байгаа. Тэрний ямар ч тэгэхээр загсны 20-т үе байгаа. Одоо үржлийн үеэр загслахыг нь хориглодог байгаа Монгол Улсын хуулийн дагуу. Тэгээ ямар ч өнгөрсөн жил та бүхэн мэдж байгаа нүүдэлчин 2015 хог зөвлөх аян зохион байгуулагдсан байгаа. Мөн энэ жил дахин зохион байгуулагдаж байна. Тэгээд бид нар ямар ч цуглацгаацсан дүнжин гарын талбай дээр цуглдсан одоо бус нөхтөө хүлээгээд зогсож байна. Тэгээд өнөөдөр 5 сарын 21-ний өдөр хагас өдөр бол таарч байгаа. Бид нар ямар ч гарсан хөтөлбөрийн дагуу одоо цаг нэг 9 болж байна. Одоо хөдлөх гээд л байж байна. Одоо хэсэг бүлэг хүмүүс маань тэнд ирдсэн байна. Манайхан ч байна. За энэ ч яг тэгээ үзэгчтэй тэгээд бүгдээрээ явж хата хогоо зөвлөцгээе. За үзэгчтэй ингээд бид нар өглөө цуглацгаагаад тэгээд одоо хог зөвлөх газар руугаа одоо нөөж явна. Одоо бид нар чинь Төв аймгийн Эрдэнэ сумлууд өгж явна. Эрдэнэ сумлуу. Тэгээд өнөөдөр явах юм бол нэг жоохон оройдож гарлаа. Ягаад тэгэхээр хог зөвлөх анд явж байгаа хүмүүсээ жоохон хүлээс хийгээд ер нь бол жоохон оройд хийлээ. Тэгтээ яг одоо өдөр тавигдсан байгаа хань. Сайхан цаг бидэнд байна. Тэгээд ямар ч бид нар явж байна. Одоо Багнуур дээр очныг цуглацаад одоо манайхан урд явж байгаа. Тэгээд цуглацгаагаад хойшоо мөнгөн морт сум орж одоо хог зөөх одоо машина аавна. Тэгчгээ цаашаа явж нэг унталчаад одоо хог зөвлөх аян руу орноо. Тэгээд та бүхэн одоо бидэнтэй хамт одоо ингээд хогоо цэвэрлээрээ ингээд одоо удахгүй одоо хогоо цэвэрлцгээе.
нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нэр хотоос гараад одоо Багнуур хотын маань хаахан гарч ирээд уламжлуулсан газараа зогсоод байж байна. Одоо бусдыгаа хүлээгээ зогсож байна. Тэгээд өнөөдөр явах юм бол цаг агаар өгөх юм бол маш сайхан байна, халуун байна, тогтун байна. Ногоо ишээ ургацсан өнөөдөр чинь 5 сарын 21-ний өдөр ихэр чинь сайхан байна. Бороо ортой жил болж байна. Тэгээд за энэ ч яах вэ? Тэгээд манай бүрэлдэхүүн нэг юм болж байна. Одоо араас нэг хэсэг хүмүүс маань ирж байгаа. Тэгээд ямар ч ингээд хүмүүсийн сэтгэлийн сонсоё гэж бодлоо. Өнгөрсөн жил маань одоо явагцсан аянд маань одоо ер нь манай байнга одоо үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцдог нэгэн одоо чампан клубын гишүүн байгаа. Ерөнхийдөө нүүдэлч 2015 16 2-нд оролцож байна. Ерөнхийдөө гол усаа хайрлан хамгаалах, төв зохистой загасчлыг сурчлах, дээрээс нь спорт загасчлыг одоо залуучуудад танин мэдүүлэх зорилгоор ингэж хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ жилийн нүүдэлч 2016 он бол өнгөрсөн жилийнхээс онцлог нь бол юу яах юм бид нэр хогоо зэвэрлээд баян хангаагаа баярлуулахаас гадна бас тодорхой хэмжээний сургалт явагдана. Fly fishing, spinning-ийн сургалтууд явагдах юм байгаа. Энэ талаараа онцлог байгаа хаа тэгээд. Тий, энэ талаараа ер нь энэ жилийн аян бол онцлог байна. Тэгээд өнгөрсөн жил яг хогоо цэвэрлээд явсан. Энэ жил гэх юм бол одоо сүүлийн жилүүд одоо fly fishing тэр дундаа загаслын төрөл дундаа fly fishing болон тэгээ бус төрлөөрөө ер нь сонирхогч залуус маш их болсон байгаа. Тэгээд энийг яагаад тохиолдуулаад ангамсан салхинд гарангаа хэдүүлээ хангаал хийгээ баярлуулчаад одоо загаслын талаар одоо ингээд туршлага солилцоод одоо нэг нэгэндээ хэрэгтэй зүйлээ одоо ингээ ярилцаж сууя гэсэн урандор хэлсэн. Тэгээ хүмүүс маань сайхан нэгдэж байна. Тэгээд за миний баруун галаас юм блэ. За хэддэг удаага явж байна. Анх удаагаар орж байна. Сайн баяр. Сайхан байна өнөөдөр. Тэгээд өнөөдөр ингээ гараа сайхан байгаа юм чинь те. Хог мөгөө марээ сайхан байх гэж бодож байна да. За аянд баг бүрэлдэхүүн ер нь хинтээ явж байна энэ аянд. Хүүхдүүдтэйгээ явж байна. Хүүхдүүд нь тэр хараа. Тэр байна тэгээд салхинд гараад нэг өдөр сайхан бас хэрэгтэй юм хийгээд байгаль орчноо цэвэрлээд яваад ирсгээд явж байна да. Манай энэ сайн баяр гэх юм бол SM Enterbag компани, Container Bag компани одоо хүн байгаа. Тэгээд биднийг ер нь нүүдэлчин 2000 ер нь нүүдэлчин аяныг ер нь зохиохолхонд ер нь байнга биднийг одоо хогоо тээвэрлэх одоо хогны уут шуудаа үйлдвэрээсээ биднийг байнга ивент итгэж өрн шуудаа ивент итдэг байгаа. Тэгээд тэр бүхэнд баярлалаа. Тэгээд байгальд өөр чи оруулж байгаа зүйл шүү дээ. Тэр чинь бас тэгэл сайн үстэй юм л тийм байна. Тэгээд за тэгээд хэдүүлээ ямар ч одоо ингээ хоошоо явцгаая. Тэгээд ард хүмүүс маань ирж байгаах. Тэгээд хоошоо орно. Одоо ийшээ юу авах вэ? Мөнгөн морт чинь нэг 50 км л авах. Тэгээд хог цэвэрлэх хайн дээр очиод бүгнээрээ уулзцгаая. Одоо мөнгөн морд сумлуу одоохон одоо очлоо. Тэгээд бид нар мөнгөн мордын наахын явж байна. Тэгээд сайхан явж байна. Цаг агаар бол маш тохиромжтой нэг бүрдсэн бай дулаахан. Тэгээд манайс цуваагаараа явж байна. Тэгээд одоо мөнгөн морд сум ороод хог цэвэрлэх машина авчаад хог цэвэрлэх аяндаа явна. Ямар ч гэсэн одоо бид нар очиж одоо цаг бол 1 цаг болж байна. Цагч байна бид тэгээд сайхан хамтдаа хогоос цэвэрлэцгээе. явсаар байгаад одоо мөнгөн морд одоо сум та
харж байгаа бах. Мөнгөн морь цум дээр бид ирээд байна. За одоо мөнгөн морь цум дээр очиод хог тээвэрлэх одоо машина аавна. Тэгчгээд бид нар одоо хог цэвэрлэх газар руу явах гэж явна л да. Тэгээ ирлээ ямарчсан. Бидний ямарсан явсан үеэр цагаан гарын байдал их бол маш сайхан тааламжтай байна. Дулаахан, салхихгүй ер нь бол сайхан байна. Ямарсан мөнгөн морттой ирлээ. Одоо тэгээ мөнгөн мортын засгийн хамгаалалт газар дээр очиод засагтайгаа уулзаад одоо машинаа цохиулаад хэдүүл одоо ийшээ хөдлөн. Тэгээд дараагийн үйл ажиллагаа маань одоо хог цэвэрлэх аян та бүхэн бидэнтэй хамтаагаарай. Ямарсан явсны дагуу мөнгөн морь цом дээр ирээд байна. Тэгээд ирээд хог цэвэрлэх аяныхаа машиныг авах гээд ирсэн гэвч мөнгөн морь цомд маань одоо ингээд та бүхэн харж байгаа ингээд мод тарих аян явагдаж байгаа юм байна. Тэрэнд нь бид нар яаж зүгээр ах вэ? Бөөнөрөө сайхан мод тарьцгаая гээд бид нар нэг хэсэг газар талбайг одоо сонгож аваад одоо мод тарих гал одоо ингээд байж манайхан та бүхэн харж байгаа ингээд мод тарих гал байж байна. Өнөөдөр сайхан өдөр өнөө бүх юм тавхацсан. Тэгээд бөөнөрөө сайхан одоо хоогоо цэвэрлэхээсээ гадна модоо тарьцгаая гэдээ бас байгаль орчиндөө бас нэг ээлтэй зүйл хийгэж бодоод одоо модоо тарих гал ингээд байж байна. Загсч найзууд группийн яваад ирлээ группийнхтэй хамтдаа 2000 нүүдэлч 2016 хог цэвэрлэх аянд оролцоод явж байна. Тэгээд мөнгөн морь цом дээр Төв аймгийн мөнгөн морь цом дээр гэсэн энэ ч Төв аймгийн мөнгөн морь цомын удирдлагууд болон бусад хүмүүс мод тарих аян зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд ингээд манай хоёр групп болон бусад загслах хобби нэгтэй хүмүүстэйгээ хамтдаа яа зүгээр ах уу мөнгөн морь цом дээр мод тарьж байна. Ингээд бид бүгдээрээ нэг настай буян үлдэхгүй ч гэсэн өөрийн гэсэн буйнаа үлдээд группийнхээ явж байгаа аян зохион байгуулж байгаа хүмүүстэйгээ хамт мод тарья гэж шийдээд мөнгөн морь цомын удирдлагын ордны 100 байдал дээр мод тарьж байна. Ингээд бүгдээрээ мод тарьж байгаль орчноо хамгаалцгаая. Та бүхэнд баярлалаа. Та бүхэн танилцуулах юм бол одоо мөнгөн морь цомын засгийн хамгаалалт газрын одоо засаг дарга наран цэцэгчтэйгээ бид нар уулзаад байна. Ингээд танд энэ өдөр мэдрэг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн өдрийн мэдрэг яа. За тэгээ ямар ч сан бид нар ингээд зорьсон дагуу ирсэн гэвч энд нэг аян зохиогдоод байна. Би энэ ойлгосонгүй ямар аян болоо таны талаар нэг тайлбарлаач бидэнд. За 2009 онд ингээд цэцэрлэг түрээлэн байгуулахаар анх санаачлага нь гараад одоо өнөө хүртэл одоо 9 оноос хойш 6 7 дахь жилдээ мод тарих үйл ажиллагаа одоо явагдаж байгаа. Тэгээд сумынхаа бүх байгууллагуудыг албан агчдыг нь ард иргэдээ одоо дайшлаад мод тарьдаг. За. Тэгээд энэ жилийн хувьд бол одоо манайх чинь сумын онцлог гэхэр нөгөө ойн сангаас мод бэлтгэдэг. За. Тэгээ модын нөөцтэй сумын хувьд мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдтэй байхгүй юу. Тэр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллаад цэцэрлэг түрээлэнгээ одоо 4 хэсэг таваагаад аж ахуйн нэгжүүдтэй хариуцуулж өгөөд за нэг талбай дээр ихэт чинь нэг аж ахуйн нэгж хариуцлаа гэхэд хоёр байгууллагын албан агчид модын цуг тарилцаад тэр аж ахуйн нэгжнүүд талбайдаа тарих модоо хандвар өгч байгаа. Зүг. За үндсэндээ одоо 7 жилийн хугацаанд чинь жилдлэхэд нэг 1000-аас 1200 ширхэг модыг бол тарьж байгаа. Энэ жилийн хувьд бол мотор хүнсний өдрөөр нийтдээ 1800 ширхэг мод төсөв төртгөх нь бол нэг 7 сая төгрөг орчмын төртгөхтэй. Модыг одоо ингээд тарьж байна да. Зүг. Танах яг энэ аян чин одоо ингээд мод тарих өнөөдөр эхэлж байна уу? Сая хэд хоног өмнө эхэлв үү? Яг зэрдгээрээ бол хугацааны хувьд арай эрт байсан. За. Тий, 5 сарын эхний 7 хоногийн хоногт байх хэвээр.
Тэгээ яг нөгөө цагаагаар саатлаас тий цас ороод өнөөдөр одоо бас нөгөө хүн багшийн дөөц үзүүлэлт тэгээ тийш бас уян болж байгаа гэдэг утгаараа энэ өдрийг товлоод тэгээ өнөөдөр зохион байгуулж байгаа. За мундаг ажил явуулж байгаа юм. Та бүхэн мэдж байгаах одоо нүүдэлч 2000 нүүдэлч ангиж байгаа. Одоо бид нар хог цэвэрлэх анги ер нь жил болгон зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 2015 онд гэх юм бол бид нар Мөнгөн морьт сумдаа ирсэн байгаа. Тэгээд биднийг Мөнгөн морьт сумын застаран хамгаалалт газрын нааштаар хүлээж авч биднийг их дэмжиж одоо унаа улсаар гаргаж тусалсан байгаа. Тэгээд энэ жил дахин одоо Мөнгөн морьт сумыгаа зориод тэгээд хог цэвэрлэхээ явуулах гэж байна. Тэгээд яагаад бид нэг Мөнгөн морьт сумыг ингээд сонгож аваад байна гэхээр ерөнхийдөө бол Хэрлэн гол ер нь бол хамаг амтан доошоо урсаж ер нь бол маш олон километр урсдаг байгаа. Ер нь Хэрлэн гол их гэсэн үг тийм. Энэ чинь бол тийм Хэрлэн гол их гэсэн утгаараа одоо хамаг амтныг ундаалдаг усгтын утгаараа одоо ихийг нь сайжруулах хамгаалъя гэсэн уран дээр ерөнхийдөө бол ийшээ ер нь зүглээд байгаа. Одоо сүүлийн жилүүд ер нь бол ус маань хомсуулж байна. Тэгээд байгаль орчин ховордж байна. Тэгээд бид нар ямарсан энэ санаа зовноод тэгээд ямарсан Хэрлэн Мөнгөн морьт сум дээр ирээд байна. Тэгээд ямарсан бидийг дэмжиж байгаа одоо та бүхэндээ баярлалаа. За бид одоо сумынхаа хэмжээнд бол хог цэвэрлэг бас нэлээдгүй сайн зохион байгуулдаг. Харьцангуй бас их цэвэрхэн сум л да. Тэгээд Хэрлэн голын ихэнд оршдог одоо нутгийн хувьд Хэрлэн голын сав газрыг одоо цэвэрлэхэд бас хүч хүрэлцдэггүй. Тэгээ одоо Монголын экологийн сан дүрийн бас байгууллагаас манай сумын нутаг дэвсгэртэй Хэрлэн голынхоо одоо их газрыг одоо 2 дахь жилд одоо ирж цэвэрлж өгч байгаад одоо маш их баяртай байна. Нийт одоо сумынхаа ард иргэдийн өмнөөс энэ голын их учраас одоо энэ голоос ундаадаг бүх иргэдийн өмнөөс та бүхэнд одоо маш их баярлж байгаа илэрхийлье. За баярлалаа. Ингээд та бүхэн ч гэсэн амжилт төсөй. Тэгээд бидний үйл ажиллагааг ингээд байнга ингээд дэмжиж оролцох юм бол баярлалаа. Манай холбооны зүгээс тий. За баярлалаа. Цаашдаа ч гэсэн одоо хамт ажиллагаа өшөө дэлгэрэх болтугай. Дэлгэрүүлнэ. Тэгээд энэ ташрамд хэлээ. Тэгээд манай Монголын экологийн нөөцийн санг та бүхэн мэдж байгаах ер нь бол тэгээд энэ ташрамд хэлэхэд ер нь бол одоо манайх бас алан бичгээ манай одоо дараах одоо аймаг болох сум болох одоо Мөнгөн морьттой хөргүүлж байгаа. Одоо хамтран ажиллах одоо бичиг цаасаа хөргүүлж байгаа. Ингээд би удахгүй хөргүүлнэ. Тэгээд та бүхэн хараарай. Тэгээд за одоо удахгүй тэгээд бид нар одоо хог цэвэрлэх хаянлагаа явах гэж байна. Одоо бид нар засаг дарга наран засгэгчтэйгээ уулзчаад байна. Одоо хогны машинаа шийдчихэд одоо шийдэгдсэн байгаа. Тэрийг одоо хүлээж байна. Тэгээд шийдчихэд бид нар одоо хог цэвэрлэх хаянлагаа газар руугаа явна. Бидний цэвэрлэх газар гэх юм бол одоо Тэнүүн гол Хэрлэн гол имплчирээд шүү дээ. Тэрнээсээ доошоо ингээ хамаад доошоо өнгөрсөн чилэг шигээ ингээд хүн хүмүүс энэ бол төгөөмөл очдог газар дэг цэвэрлэлт ингээд та бас мэдж байгаах ингээд аягүй хог ингээд отсон газар бэлчрүүдтэй нь байдаг шүү дээ. Тэгээд цэвэрлээд ямарсан доошоо явна. Тий. За та бүхэн ингээ бидэнтэй хамт цуг байгаараа ингээ зөв зохистой загаж одоо байгаль орчинд ээлтэй одоо хог хаягдaltaгүй цэвэрлэлт хэдүүлээ аял зугаалцгаая. Зөвчтэй. За үзэгчтэй ингээд хог цэвэрлэх газраа бид нар ирлээ. Одоогоор бидний ирсэн газар хэм бол Төвөнгийн Мөнгөн морьт сумд байрлах одоо Хэрлэн гол их болох Тэнүү Хэрлэнгийн бэлчээр дээр ирээд байна. Тэгээд манай хэсэг бэлэг хүмүүс болохоор энэ доор тэрэлжийн улсууд дээр байгаа. Тэгээд бид нар болохоор одоо энэ тухайн энэ газраас 2 жишээ одоо хуваагдаж одоо цэвэрлэх гэж байж байна. Тэгээд хогуудаа юу нэ шутнуудаа хуваарлаа авлаа. Тэгээд маск бэлгнүүдээ хуваагаад авчлаа. Тэгээд одоо хог цэвэрлэх хандаа гарч байна. Тэгээд та бүхэн одоо бидэнтэй хамт цэвэрлээрэй. За үзэгчтэй ингээд хогоо цэвэрлээ явж байна. Тэгээд манай хэсэг бүлэгнүүдэд урагшаагаараа явлаа. Бид хоёр жоохон ханаас хоцорсон байдалтай цэвэрлэх гээл явж байна. За үзэгчтэй
이게 거긴 북들이 있을 있던 것다가 거긴 북그런 비슷한 것들. 연락이 가서 이거라서 비슷한. 알지 어쩌라 무슨 대충 없이 알았다. 비슷한 거 보면 이렇게 연락 너무 이렇게 벌써 하고 하고 어떤 게 마신 여러분 이게 길더니 두수도 가르치면 의미가 오다 했을 때 그래서 이렇게 За үзэгчдээ ингээд маань төлөвлөгөө үргэлжилж байна. Тэгээд ямар ч хог нэлээд түүлээ. Гэхдээ өнгөрсөн жил одоо 2015 15 та бүхэн мэдж байгаа. Одоо Тэнэн Үерлэнгийн бичрээс одоо Тэрэл Ширлэнгийн бичрүүд цэвэрлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө тухайн үед цэвэрлж яхад бол маш ер нь хог хэглэх юм бол маш их гарсан байгаа. Тэгээд одоо нотлон 5 сарын 23 гэдэг чинь тэгээд энэ жил ирлээр нөө хогны хувьд харьцангуй бага байна. Ер нь бол ундалаас тийм нэг цөөхөн байна. Тэгээд яг ахуй хэрэглээний ер нь ингээд орон нутгийн нүүдэлчин одоо нүүдэл хийж явах явц таягдсан хогууд ер нь хөвчлэн байна. Тэгээд загасчд аялал жуулчд одоо ингээд буудалж явахдаа ер нь хайсан хогийн хувьд гэх юм бол байхгүй байна. Тэгээд тэр нь маш сайшаалтай юм болж байна. Тэгээд ямар ч сан хүмүүс маань өөр болж ухамсар өөр болж одоо хогоо аялгүй бүгд ингээд явж байгаа нь маш сайн хэрэг байгаамаа. За тэгээд ямар ч сан хог цэвэрлэх аймаа сайхан болж өндөрлөлөө. Тэгээд хогны хувьд гэх юм бол нэг ийм уутууд одоо хэдэн уут юм бэ? Наа чи одоо нэг 50-60-аад одоо шуутай хог гарлаа. Тэгээд энийгээ цэвэрслээ. Одоо хог ачих машин маань ирж байгаа. Тэгээд сайхан боллоо. Тэгээд өндөрлөе гэж бодлоо. Тэгээд юуны өмнө өндөрлөхөөс гадна одоо хүмүүстэй талархал гардуудыг гэж бодлоо. Тэгээд энэ ямар ч талархал вэ гэхээр ингээд дуртад үзлээ та бүхэнд. За Батхүү танаа Нүүдэлчин 2016 хог цэвэрлэх аяныг зохион байгуулах ажилд үр бүтээлтэй оролцож хамаг амтан хүн малын ундаа болсон хэрлэн голын ихийг цэвэрлэх ажилд оролцож хувь нэмрээ оруулан хамтран ажилласан танд талархал илэрхийлье. За баярлалаа. За дараагийн уншаад явах тэгээ та нар яач Ц өсөх 2. За баярлалаа энэ нэгцэнд.
За ирэх жил дахин оролцоорой. Баяр сайхан. За тэ баяр сайхан танаа. За танд баярлаа. Энэ жил явж байгаа тийм. Ирэх жил яваарай та. За би инх бат. За баярлаа. За хээ ган тулга. За танд баярлаа. Ирэх жил хамтдаа оролцоорой. Жалби. За бидэнтэй хамтран зарцж байгаа танд баярлаа. Сайн баяр. Сайн баяр. За танд баярлаа. Хшиг баяр. Хшиг баяр. За танд баярлаа. Жил болгон л ер нь ордог хүн шүү дээ. Манай нүүдэлчэнд идэвхтэй ер нь бол. Чимэд цэрэн. За ирэх жил дахин оролцоорой. Мөнхбат. За. За баярлаа. Мөнхбат. За мөнхбат. Баярлаа. Ирэх жил оролцоорой. За. Буян дэлгэр танаа. За ягаад болж. За танд баярлаа. За үзэгчдээ ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд нүүдэлчин 2016-ын амжилттай болж өндөрлөлөө. Тэгээд хогны удах юм бол энэ жил баг байгаа нэг сашаалтай юм. Өнгөрсөн жил ямарсан цэвэрлээд одоо энэ аяг цэвэрлж одоо хогны самбар байршилж одоо хогоо битээ аяа гэсэн нь ер нь бол нийгмээр одоо сошиал нэтворк цахим мөрцөөр өрөөсний үр дүн гарч байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгээд та бүхэн одоо тэгээд хөдөө гадаа аялал зугаалгаж байгаа бол одоо энэ одоо аялал зугаалгын удирдал ирж байна. Тэгээд үүнтэй холбогдлоо та бүхэн аялал зугаалгаар явж байгаа бол одоо хогоо битээ аяараа тэгээд ааж авсан шигээ тэгээд буцаа аваа явчихж байгаараа тэгээд. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяр та үзэгчтэй.